Сэмфано Теко байна. Өнөөдөр хэрэг ярина. Ямар гэмтрийн талаар ярих вэ гэхээр 16 насны төрөөгөнтэй бэлгийн харьцаанд орох гэмтрийн талаар ярина. Гэхдээ тус хэргийг ярихдаа мэдээж нэгэн кейсийг онцлох хэрэгтэй. Тэр кейсийн хувьд гэвэл одоогор тодорхой болоогүй ч гэсэн Ким Зэрүн болон Ким Сүнхён хоёрын хайрын асуудал, романсын асуудлын талаар хүндхүү зур аргагүй болсон. За энэ сэдв бол 3 сарын 10-наас эхлээд яг энэ 3 хоногийн хугацаанд бол нэлээдгүй Солонгосыг бол маш их дөргөөж ийн. За тэр дундаа зөвхөн Солонгос гэлтгүй Монгол улсад ч гэсэн энэ асуудал маш хурцаар тавигдж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бүгдээрээ хамтдаа ярилцах болно. Солонгосын A-TOF зэрэглэлийн оддын энэ төрлийн асуудал нь Солонгосын эдийн засаг, соёл, гадаад харилцаанд хүртэл нөлөөлөх боломжтой болчихсон цаг үе. Яагаад тэгэхээр эдгээр оддын орлого гэхэд нэг драманаас олдог орлого зөвхөн драманы нэг ангинаас 500-аас 800 саяар үнэлэгддэг. Энэ бол вон шүү дээ. Вон ч төгрөгөөр 2.5-аар үржигднийг та нар боддоо. Тэгэхээр ер нь бол яг эдгээр оддын улсдаа оруулж явж байгаа татварын хэмжээ ч гэсэн бас ер нь бол нилээдгүй дайжгүй гэсэн үг. Дээрээс нь тус оддын хувьд зөвхөн кинонд тоглодоггүй маш олон бизнесийн маркетингийг бацдаг. Маркетингийг хариуцдаг. Тэдгээр нүүр царай нь болдог учраас тухайн нүүр царай басан брэндүүдийн орлого бас дагаад цавалж идэг учраас энэ асуудал бол бүр үнэхээр Солонгосын нийгмийг хамархаа зур аргагүй асуудал болсон. Ни ялангуяа Ким Сэрүн 24 наснда 2 сарын 16-ны өдөр талар төгссөн. Ким Сүхёны хувьд харин тус үхэлтэй холбоотой байсан уу үгүй юу гэдэг энэ асуултыг Ким Сэрүн нас барахтаа 2 сарын 16-ны өдөр буюу Ким Сүхёны төрсөн өдөр нас барснараа асуулт тавьж орхисон. Ийм учраас энэ асуудал ерөнхийдөө олонний анхаарлыг баг зэрэг татчихсан боловч бүгд Ким Сүхён бол үүнд буруугүй гэдэг байр суурьтай байсан чинь сүүлийн 3 өдөр Ким Сүхён үхлийнх нь хамгийн гол шалтгаан болсон гэдэг тайлбарыг түүний ар гэрээс өгсөн гэдэг мэдээлэлүүд задарч байгаа. Энэ асуудлыг хамтдаа задлаж эрх зүйн дүн шинжилгээ хийхин тулд хувийн асуудлуудыг энэ он цаг дарааллын хувьд гаргаж ирэхээс зур аргагүй нөхцөл байдалд орж ин гэсэн үг. Тэгэхээр ер нь хууль зүйн асуудал дээр дүн шинжилгээ хийхэд хувийн асуудлууд, хувийн мэдээллүүд маш ихээр орж ирэх шаардлага үүсдэг. Тэдгээр хувийн мэдээллүүдийг авсны үндсэн дээр хамгийн бодит боломжит дүн шинжилгээ дүгнэлтийг эрх зүйн дүгнэлтийг хийдэг учраас энэ хувийн асуудлуудыг бүгдээрээ хамтдаа мэдхээс өөр аргагүй болсон. Тэгэхээр эхнээс нь он цаг дарааллын хувьд хамгийн боломжит хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг би та нарт одоо хүргэнэ гэсэн үг. Ямар ч байж одоогийн байдлаар нийтэд тодорхой болсон мэдээлэл гэх юм бол Ким Сэрүн болон Ким Сүхёны хувьд нийт 6 жилийн хугацаанд үерхэж байсан гэдэг мэдээлэл. Миний хоолой сонирн болоод нь усуугаад уучлаарай. За одоо ярий. Яана миний бичлэг маань бүр завхарсан юм боллоо. За тэгэхээр одоогоор олон нийтэд тодорхой болсон мэдээлэл гэх юм бол Ким Сэрүн болон Ким Сүхёны хувьд 6 жилийн хугацаанд буюу 2015 оноос 2021 оны хооронд үерхжсэн гэдэг мэдээлэл нийтэд ил болсон. Энэ мэдээлэл дээр хүмүүс итгээд байгаа шалтгаан гэх юм бол үүнийг Ким Сэрүн өөрөө задлсан байдаг. Тэгээд хэрхэн задлсан талаар хамтдаа ярина. За Ким Сэрүн буюу эмэгтэйгийн хувьд 2000 оны 7 сарын 31-нд төрсөн. 2000 оны 7 сарын 31. Тэгэхээр 2015 онд үргэлжсэн тохиолдолд энэ хүн 15 нас хэдэн сараас хэтрэх боломжгүй байсан гэсэн үг. Одоо яг энэ хууль зүйн асуудал дээр гэвэлний ялангуяа Монголд бол хий насыг ярьдаг ч гэсэн монголчууд харьцангуй дайжгүй. Хий насаа хүнд хэлдэггүй. Зүгээр л яг он цаг дарааллын хувьд би 21 настай, би 31 настай гэж ярьдаг. Солонгост болохоор хий насыг байнга нэмж ярьдаг. Чи хэдэн настай вэ гэхээр дандаа би ингээд юу гэдгийг 22 настай, би 28 настай гэд хий насаа нэмж хэлээд байдаг. Хууль зүйн ойлголт дээр эрүүгийн хариуцлагын асуудал нь ялангуяа яригддаг учраас огтхон хий насыг нэмдэггүй. Тэгэхээр яг бүр өдөр хоногоор нь тооцдог учраас бүгдээрээ хий насыг огт нэмэхгүй яг бодит насныхын талаар хамтдаа ярилцаж явах хэрэгтэй болно. За тэгэхээр 2015 онд үргэлжсэн гэвэл 2015 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд тус Ким Сэрүн гэдэг охин чинь өөрөө 15 нас 5 сараас хэтэхгүй байх нь штэ. Тэгэхээр 2015 онд үргэлжсэн үнэн бол тухайн охин 16 наснд хүрээгүй байсан гэсэн үг. За харин Ким Сүхён буюу эрэгтэйхийн хувьд 1988 оны 2 сарын 16-ны өдөр төрсөн. Тэгэхээр 2015 оны байдлаар 27 настай байсан. Энэ хоёр бол 12 насны зөрүүтэй. Тэгэхээр нэлээдгүй олон насны зөрүүтэй байх нь байна. За монголч гэсэн нэг үе мултрах гэж ярьдаг шүү дээ. 12 нас хэтэрх юм бол үе мултарсан гэж ярьдаг тийм үү. Тэгэхээр
60 жил бол 60. Энэ яриа бас айгүй их болсон шүү дээ. 12 жил бол 60 биш. 60 гэдэг нь үгийн шууд утгаараа 60 жилийг 60 гэж хэлнэ. За тэгээд ер нь бол энийг 12 насны зүрхтэй ийм хосууд байсан гэж ойлгох нь байна. За тэгээд Ким Сухёны хувьд гэх юм бол ер нь хувь хүн талаасаа яг энэ их гэрлэлтийн асуудал дээр, үерхлийн асуудал дээр хэрхэн ханддаг байсан бэ гэдгийг тодруулах нэгэн ярилцлага 2013 оны ярилцлага гарч ирсэн. За тус 2013 оны ярилцлагын хувьд гэх юм бол Инмерхаге Ведехаге гэдэг ийм кино байдаг. Тэр нь болохоор ингээ хойд солонгосын тагнуул тэнэг мэт жүжиглээд өмнө солонгост амьдарч байгаа талаар гардаг. Энэ кино бол тухайн үед бас нэлээд сенсац болж байсан ийм кино. За тус киноны нээлтийн үеэр гэрэлтийн талаар хүндсэн байдаг. За энэ үедээ юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр Ким Сухён буюу эрэгтэй жүжигч маань би 24 настай байхдаа амьдралаа бол ингээд төлөвлөж ийсэн. Үүнийг ингээд би та нарт энгийн үгээр орчуулад хэлээд үгүй. За 36 37 настайдаа гэрлэн гэж төлөвлөж ийсэн. Гэхдээ одоо бол энэ төлөвлөгөөний дагуу энэ төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй юм шиг байна гэж байгаа байхгүй. Тэгээд 41 нас гэж одоо ингээд хэлсэн гэсэн. Тэгэхээр тэр хүн бол 41 настайдаа ерөнхийдөө гэрлэх байхаа гэж хэлсэн байх нь. Гэхдээ энэ өгүүлбэрээ дахиад үргэлжлүүлсэн. Үргэлжлүүлээд юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр 41 настайдаа 21 настай сүйд бүсгүйтэй гэрлүүл ямар вэ гэж асуусан байдаг. Одоо асуулт тавьж хариулсан байдаг гэсэн. Одоо гэрлүүл ямар вэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ хүний хувьд гэвэл 2013 онд ямартай ч 20 насны зөрөөтэй гэрлэлтийн хувьд бол тухайн хүний сэтгэл багтаад идэг байсан байна шүү дээ. Би 41 настай хахад 21 настай хүнтэй гэрлэлчүүл бас яах вэ гэж сэтгэлд нь багтдаг байсан гэсэн. За тэгээд энэ асуудал гарч ирсэн. За ер нь бол яг энэ өнөөдрийн маргаан болоод байгаа энэ 2015-аас 21 онд үргэлжлэсэн гэдэг энэ асуудлыг хэн нээсэн бэ гэхээр үүнийг албан ёсны тайлбарууд болон вебсайтууд сонин болон бүр Current Times дээр хүртэл энэ мэдээлэл тавигдсан. Энэ үедээ YouTube зүгээс гэж дандаа яриад байгаа. Тэгэхээр YouTube гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо Юкажуг буюу арга гэрийнхэн гэсэн утгатай үг. Гэхдээ энэ үгийг хууль зүйн утгаар нь нэр томьёолд нь тайлбарладаг буюу хууль зүйн нэр томьёо гэсэн. Ерөнхийдөө альва нэгэн асуудал дээр албан ёсны тайлбар мэдээлэл энэ асуудлууд дээр хандахдаа хуульд энэ нэр томьёог тайлбарласан хэсгийг ер нь шалгаж ивэл маш зүгээр байдаг. За солонгосын хувьд гэх юм бол яг энэ юужуг гэдэг энэ арга гэрийнхэн гэдэг үгийг тайлбарласан хууль байдаг. За энэ хуулийг би та нарт хэлж өгье. Энэ нь болохоор Сан업 재해 보상 보험법. Одоо энийг ингээд орчуулах юм бол одоо юу гэх юм үйлдвэрлэлийн ослын улмаас нөхөн төлбөр гаргуулах даатгалын тухай хууль гэж орчуулах юм уу? За энэ хуулийн 5 дугаар зүйлийн 3 дээр арга гэр гэдэг энэ юужуг гэдэг одоо тайлбар хийсэн байгаа байхгүй. За энэ хуулийг одоо бүгдээ хамтаа унших юм бол арга гэрхэн гэдэгт талигачин одоо ингээд нас барсан хүний юужуг гэхээр энэ үг нь өөрөө одоо бүр тодорхой болж байгааз нас барсан хүн дээр юужуг гэдэг үгийг хэрэглэдэг байх нь шүү дээ. Амьд хүн дээр арга гэрхэн гэдэг үгийг хэрэглэхгүй байх нь. Юужуг гэдэг нь талигачин пеужа. За пеужа гэдэг нь болохоор одоо эхнэр нөхрийг хэлдэг. Яг нөгөө хамтран амьдарч жисэн гэр бүл гэрэлтийн дагуу бий болсон гэр бүлийг хэлдэг. Гэхдээ энэ дотор нэг тайлбартай. Пеужа гэсэн хаалтан дотор саширсан хүнийн квангэ. Саширсан гэхээр сашир гэдэг нь болохоор бодит гэсэн үг байхгүй юу? Үнэн бодит, хууль зүйн утгаараа бодит гэдэг үг нь илүү тохирдог. Бодит байдал дээр хэдий гэрлэлтэй хуулийн дагуу зэм бүртгэл дээр очиж бүртгүүлээгүй ч гэсэн хамтран амьдарч исэн яг гэр бүл мэтэр хамтран амьдарч исэн хүмүүсийг саширсан хүнийн квангэ гэж хэлдэг байх нэ. За нэг зүйлийг бүгдээ мэдэж авлаа. Энэ бол ингээ хамааруулаа ойлгоно. За тэгээд цаньё сун цаньё. Цаньё гэхэрч одоо үр хөвгт нөхгүй өөрхөн төрүүлсэн үр хөвгт. Сун цаньё гэхээр ач зээг нь хэлдэг. За пүмү цубүмү. Пүмү гэхээр одоо пүмүний миний эцэг их. Пүү гэдэг нь болохоор ханцны эцэг, муу гэдэг нь ханцны их гэсэн үг. За тэгээд цу пүмү гэхээр одоо дээд эцэг их буюу эмээ өвөг юм. За дууны 현재 자매. 현재 자매 гэхээр одоо ах ихч дүүс гэсэн үг. Төрсөн ихч дүүс. За эдгээр хүмүүсийг талигачин арга гэр гэж хэлдэг байх нэ. Тэгэхээр одоо яг энэ хэвлэлийн мэдээллүүд дээр юужуг зүгээс одоо яг энэ хувийн мэдээллүүдийг гаргаж ирж байгаа. Ким Сэрүүний өвхөлд Ким Сухён буруутай гэдэг мэдээллийг өгөөд байгаа гэсэн учраас тэр юужуг нь чухамдаа уулан эцэг их эсвэл одоо яг энэ Ким Сэрүүний хувьд гэх юм бол яг юужуг байж болох хин байгаа вэ гэхээр өөрөө хүүхэдгүй байсан учраас хүүхэд болон ачцээ гэдэг асуудал ярихдаггүй. Харин доороо 2 эмэгтэй дүүтэй байсан. Тийм учраас элч дүүс гэдэг асуудал нь яригдана. Дээрээс нь эцэг их нь хоёулаа амьд учраас эцэг их, за дээрээс нь эмээ өвөө нь амьд тохиолдолд эмээ өвөө гэдэг энэ хүрээнээс бол юужуг нь салах уул нь ясгүй. Ер нь бол энэ хэвлэл мэдээллүүд мэдээлэл нийтлэгтэй ч гэсэн маш сайн үгийн утгууд анхаарах хэрэгтэй байхгүй юу? Уул нь бол түүнээс бусад этгээд үдэг юужуг гэж нэрлэх нь бол тохиромжтой биш байх нь шүү дээ.
зүгээр л одоо хамаатан ч юм уу, чинцог ч юм уу, эсвэл одоо юу гэдгийг танилын ихч ч юм уу, ингэж л нэрлэж болно, мэдээлэл оруулах хэрэгтэй байх нэ. За түүний хоёр дүүгийн хувьд гэх юм бол Ким Арун болон Ким Эрун гэдэг хоёр эмэгтэй дүүтэй юм байна лээ. За дээрэс нь 1972 оны эцэг нь 1972, их нь 1978 оных. За Ким Жин Ок гэдэг аав яган заяа. Ээжийг нь болохоор Ким Дайн гэдэг. За 6 насны зөрүүтэй юм хосууд. Яг энэ Ким Сэрун гэдэг энэ эмэгтэй жүжигчин маань 2022 онд нэг Инжун саагууд болгочод байгаа штэ. Тэр нь болохоор их согтруулахандаа хэрэгэлсэн үедээ осол гаргаж, за түүний улмаас учирсан маш одоо өндөр өртөгтэй хохирол учирсны улмаас нэлээдгүйх үр төлбөрт олсон. За тэр үр төлбөрийг нь бол Ким Сухёны талаас төлсөн гэдэг мэдээлэл одоогоор биднэрт байгаа шүү дээ. За тэгэхээр 2022 онд тус одоо осолд орсныхаа дараа нэрээ салсан байгаа. Яг иргэний үнэлхэн дээрх дугаар болон нэр дээр нь юу гэж байгаа вэ гэхээр Ким Аим гэдэг нэр байгаа. Тэгэхээр Ким Сэрун гэдэг нэрээ Ким Аим болгон тухайн ослоос хойш салсан байна лээ. Гэхдээ ер нь бол яг олон нийт бол Ким Сэрун гэдэг нэрээр нь мэддэг. Гэхдээ Ким Аим бол солисон. За ингээд нэрээ солиод ерөнхийдөө мөнгө олохын тулд цагийн ажил бүртгүүл цагийн ажил хийж нүдний шил зүүж ингээд хүмүүс танигдахгүй тулд олонний хаалыг татахгүй тулд цагийн ажил хийжээс. За ингээд нэрээ бол солисон. За ингээд 22 онд нэрээ солисны дараагаар гэр бүлийн одоо энэ тайлбарууд гарч ирээд нь штэ. За гэр бүл нь ер нь ямар тайлбар өгөөд яваад байгаа вэ гэдэг дээр би та нарт хэлье. 2024 оны 3 сарын 24-ний өдөр Instagram-да Ким Сухёнтой хацраа нийлүүлсэн нэлээд одоо ингээд скиншиптэй зургийг бол хийсэн. Ингээд энэ зургийн талаар гэр бүлээс нь ямар тайлбарыг өгдөг вэ гэхээр энэ бол Ким Сухён болон Ким Сэрун хоёрын авахулсан 2016 он орчмын зураг буюу үерхэд 1 жилийн дараах зураг нь яг хэдэн он гэдгийг нь бол тодорхойлох боломжгүй. Хэдэн оны хэдэн сар гэдгийг нь тодорхойлох боломжгүй. Гэхдээ 16 он бол мөн Ким Сэрун өөрөө үнийгээ хэлсэн гэж тайлбар өгсөн. За үүний дараа дахин одоо Кару Сэру Ёнгусу гэдэг юм YouTube хуудас гэдэг байхгүй Солонгос дээр. YouTube хуудсан дээр ямар мэдээлэл гардаг вэ гэхээр зөвхөн хацрааш нийлүүлээгүй Ким Сухён, Ким Сэрүнийг үнсэж байгаа зураг нь тавигдсан. Тэгэхээр яг тэр хацраа нийлүүлсний дараагийн шот байсан. Энэ бол ингээд дараа нь үнссэн гэдгийг тайлбарласан. За тэгээд ер нь бол гэр бүлийнхэн зүгээс болохоор Ким Сухёнтой 700 саяын асуудлаас болоод холбогдмоор байсан ч гэсэн холбогдохгүй байсан учраас 3 сарын 24-нд аргагүй ирэхэнд тэр зургийг хийсэн гэж тайлбарлалаа. Тэгэхээр энэ ямар 700 саяын асуудал вэ гэхээр одоогор бол бидний тодорхой болсноор тухайн үедээ согтуугаар одоо яг согтуурлуундаа хэрэглээд маш их хэмжээний хохирол учруулсан учраас түүний хохирлыг одоо gold medalist буюу түүний харьяалагддаг байсан Ким Сухёны өөр этгээдтэй хамтран үүсгэн байгуулсан entertainment-аас нь 700 саяын нөхөн одоо олгорыг нь төлөөд ингээд үрийг нь тухайн үедээ барагдуулж исэн. Гэтэл энэ өрөө буцаагаад эргээгээд Ким Сэрүнээс нэгсэн учраас Ким Сэрүн маш их дарамтанд орсон гэдэг тайлбарыг гэр бүл нь өгсөн гэсэн. За ингээд тухайн одоо 2016 оны зургийн хувьд бол нэг ийм тайлбарыг өгч байна. За түүний дараа ямар асуудал гарсан бэ гэхээр яг тэр нөгөө их сотруулгуундаа хэрэгэлсэн үетэй холбоотой хохирол гэж яриадад яг хэдэн төрлийн хохирол байсан бэ гэдэг асуудал гарна штэ. Тэгэхээр үүн дээр тайлбар байгаа нь IPEG-ог. Одоо ог гэдэг нь болохоор 100 сая воныг хэлдэг байхгүй. IPEG гэхээр 200 гэсэн. 200 одоо 100 сая буюу жишээлбэл одоо яг EOG гэх юм бол 200 сая гэсэн үг шүү дээ. eShibOG гэх юм бол 2 тэрбум. IPEG-ог гэх юм бол 20 тэрбум байхгүй. Тэр 20 тэрбум вооны хохирол бол учирсан. Буюу тухайн ойр орчинд байсан хоолны газрууд болон одоо яг тэр цахилгаантай холбоотой улсаас нь хэмжилсэн энэ төлбөр бол 20 тэрбум вон байсан. Гэхдээ тус 20 тэрбумыг ард гэр нь яг бас одоо үний юм уу бодтой юм уу гэдэг тооцоолол хийхгүйгээр төлнө гэдгийг бол амлаж исэн. Тухайн үедээ яг ингээ олон нийтэд энэ нэг бол бүгднгийн төлнө гэж амлаж исэн. Байх нэ. За тэгээд ер нь бол Ким Сэрүний хувьд байсан хөрөнгөтэй. За тэгээд тухайн үед аваар хийсэн тэр автомашина засварлахгүйгээр шууд 35 сая вонд зарсан. За ингээл боломжит бүхэл ингээ байдлаараа бүх ингээ олсон орлого цуглуулсан бүх мөнгөө тус хохиролд төлсөн ч гэсэн ерөөсөө ингээд хангалтгүй хүрэлцэхгүй байсан гэдэг. Тийм учраас маш хэцүү байсан
гэдэг асуудал яригддаг. За энэ үедээ 2024 оны 3 сарын 19-ний өдөр тэгэхээр 22 онд энэ осол гараад тухайн үед Gold Medalist-аас ямар ч 700 саяыг бол төлсөн байгаа нь шүү дээ. 600 хэдэн сая байсан. 700 саяыг бол ямар нэгэн байдлаар хин нэгэнд бол өгсөн заяа. Тэр нь болохоор Ким Сэрүүний төлөх ёстой байсан үр гэсэн. Ингээд тус өртөө холбоотой асуудал 22 онд ингээд ерөнхийдөө төрлөөд ингээд дарагдсан чимээгүй болцсон байжгаад 20 ерөнхийдөө 4 оноос гарч ирсэн гэж ойлгосон. 24 оны эхнээс өөрт нь буюу Ким Сэрүүнд нөгөө хохирол төлсөн гэдэг тэр нөгөө баримт буюу тодорхойлолт нь очиж байгаа. Жимьёнсон одоо ингээд хохирлоо ямар ч чиний хохирлол нэг ийм сая төгрөгнийх вооных болсон шүү гэдэг энэ баримтыг хүргүүлсэн. Тэгээ Ким Сэрүүн түүнийг аваад маш их одоо шоконд ороод 24 оны 3 сарын 19-ний өдөр Ким Сухён руу нэг одоо мессеж явуулсан. За тэр мессежний агуулга юу байсан бэ гэдгийг би та нарт орчуулж хүргэж өгье. Оппана Сэрүүния одоо 오빠 하 гэж штэ. өөрөөс нь ах учраас би Сэрүүн байна. 내윤지면서 받았어. 소송한다고. За 내윤지면서 гэж одоо нэг агуулга багтаасан буюу үр төлбөрийнх нь одоо өөрний агуулгыг оруулсан ийм лавлага маягийн баримтыг бол би авсан. 소송한다고. 소송한다고 гэдэг энэ үг аягүй чухал байхгүй. Тэгэхээр 소송 гэдэг нь болохоор шүүхтээр л энэ 소송 гэдэг энэ зараг маргаан гэдэг үгийг ашигладаг. Хууль зүйн нэр том яа. Тэгэхээр ер нь бол 한다고 소송한다고 шүүхтэн гинэ. Шүүхтэн гээд байгаа мó гэдэг ингээд 소송한다고 шүүхтэн гээд штэ тий. Таны зүгээс шүүхтэн гээд штэ гэдэг энэ үгийг одоо яг энэ чатанда оруулсан учраас хүмүүс энэ дээр маш их одоо реакц өгöd байгаа байхгүй. Зүгээр одоо энэ нэг тодорхойлтыг явуулсан бол энэ бол өөр асуудал. Гэтэл яг энэ Сэрүүн болохоор энийг 소송한다고 гэж хэлснээрээ энэ одоо Сэрүүн гэдэг охин өөрөө шүүхтэн гэж ойлгосон юм уу? Аль эсвэл нөгөө талаас нь магадгүй тантай шүүхтэж байгаа учраас хувийн одоо яг энэ үр төлбөрчийн мэдээллийг лавлгааг явууллаа гэж утсаар ярьсан уу? Тэр нь бол ингээ одоогоор тодорхойгүй байгаа. Ямар ч тач өөрийнх нь Ким Сухён руу явуулсан мессежэн дээр 소송한다고 гэдэг үг байгаа учраас энэ нь өөрөө маш одоо шокны асуудал болж байгаа гэсэн үг. За надад одоо би нэг шууд монголоор нь орчуулад өгöd явъя. Надад хангалттай цаг өгнө гिचээд гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээ ер нь бол ингээд үрийг нь бол ер нь төлөвлөх байсан байх гэдгийг би эндээс харж байгаа. Цаг бол өгнө гэсэн гэдэг чинь өөрөө эргээгээ төлөвлөхгүй хүнд цаг өгнө гэж хэлж хэлэхгүй шүү дээ. Кинцана зүгээрээ гэж л орхих шүү дээ. Эсвэл чив чимээг алга болно. Гэтэл яг үнэндээ Gold Medalist бол чимээгүй бол алга болоо гэдэг нь тодорхой болж байгаа. Тэгэхээр надад бол цаг хангалттай өгнө гिचээд би ингээд маш хичээнгүйлэн өөртөө тулж ажиллаад пукгэ зүмби гэдэг нь болохоор одоо дахиж ингэж хөл дээрээ босох гэсэн утгатай юм уу? Ингээд хөл дээрээ босоод маш олон ингээд ажлууд дээр өөрийнхөө ингээд 100% дайчлаад хэдэн 100% өөрийгөө дайчлаад багаар ингээд үрий чинь одоо төлөё. Тэ төлнөө. Одоо төлөхөөр ингээд ажилланаа. Төлөхгүй гэдэг үг юусоо хэлээгүй. Харин яг одоо 700 саяыг гаргаад өгөө гэх юм бол би үнэхээр яаж чадахгүй. Хийхгүй төлөхгүй гээгүй харин чадахгүй байна. Заавал суусунхажиг хаяаман халка. Тэгэхээр дахиад суусан гэдэг үг гарч ирж штэ. Заавал шүүхт хүртлээ явах ёстой юм уу? Намайг надад туслаач дээ, намайг авраач дээ, наад 좀 살려줘 гэж одоо намайг амьдруулад өгөөч буюу надад туслаач дээ, намайг аврал та. 부탁할게 시간이 줄어. Тэгэхээр гуйжина, надад цаг өгөөрэй гэж бичсэн байгаа. За энийг болохоор 카루세로 연구소 гэдэг одоо тэр нөгөө YouTube хуудасаар задлсан. Энэ хоёрын хооронд юу болсон бэ гэдгийг энэ одоо мессеж үнэхээр Ким Сэрүүнийх байсан үнэн тохиолдолд ер нь бол тэдний хооронд харилцаа нь 700 саяг бол төлсөн байна. 700 саяын асуудал бол болсон байна. 700 сая дээрээ бас энэ чиний үр төлбөр шүү гэдэг мэдээллийг эргээгээд Ким Сэрүүнд бол явуулсан байна. За ингээд Ким Сэрүүнд явуулахдаа ерөнхийдөө шүүхтэж байгаа гэдэг ойлголтыг өгсөн байна. Дээрээс нь тухайн үр төлбөрийг төлөхдөө эргээгээд нэхэхгүй гэдэг асуудал бол яригдаагүй. Харин цаг бол өгнө гэдэг асуудал яригдаад багаар төлж болох мэтэр ойлголтыг Ким Сэрүүнд бол өгсөн байна. За тэгэхээр энэ 700 саяын асуудал бол Ким Сэрүүнд маш их одоо шок болсон гэдэг нь би төлөхгүй гээгүй би төлнө. Харин одоо өгөх юм бол би яг яах юм бэ? Намайг авраач дээ, надад цаг өгөөч дээ гэж энэ гуйж байгаа байдлаас нь харах юм бол нилээдгүй одоо чүнгийг батадсан готтой. Одоо маш их шоконд орсон юм шиг надад санагдчихэ. За тэгээд энэ мессеж бол ингээд явсан байна. За ингээд
одоо яг тэр нөгөө 24 оны 3 сарын 24-ний өдөр хацар дээр нь яагаад ингээ хацраа нийлүүлсэн зураг хийсэн бэ гэдэг хариулт бол энд гарч ирж байна. 3 сарын 19-ний өдөр энэ мессежийг явуулсан биз дээ. Тэгэхээр энэс 5 хоногийн дараа энэ зургийг хийсэн гэхээр ерөөсөө тэр хайр дурлалтаа шатаж санаалцаж хийхээс илүүтэй нэрэл холбоо огт барихгүй байсан учраас холбоо барихын тулд зураг хийсэн байна гэдэг итгэл бол над 51% та байна одоогор. За тэгээд ингэж тухайн үед бол болсон байна. Тэгээд магадгүй миний бодлоор 15 оноос 21 онд үргэлжсэн үнэн тохиолдолд Ким Сэрүүний анхны бүгэ сүүлийн хайр бас Ким Сүүхён байгаа байхгүй. Тэгэхээр ч нөгөө хайртай хүнээ ч гэсэн бас давхар санаал нэмээд нөгөө хайртай хүнийх нь шүүхийн маргаан нь явчих гал бүр үнэхээр яг кино байгаа зү амар хэцүү кино байгаа. Тэгээд надад бол энэ гонигтай санагдсан. За тэгээд тухайн үедээ 24 оны 3 сарын 24-нд чинь зураг хийсэнтэй холбоотойгоор мэдээ солонгосчууд юу гэж Ким Сэрүүнийг зүгээр байлгах вэ? Мэдээж одоо энэ хоёр үргэлжлэсэн байна. Ким Сүүхёныг эсвэл ингээд од болохоор нь ардаас нь их л хатуутай дагж байна гэдэр гэл маш олон тайлбарууд явсан байхгүй юу? Тэгээд Ким Сүүхёний талаас тухайн үедээ маш хурдан хугацаанд тайлбар хийжсэн. Яагаад тэгэхээр Queen of Tears буюу одоо тэр нүнмүрээ яваана гэд нулимсны хатаан гэдэг кинон бүр үнэхээр бүүн болж исэн учраас маш хурдан хугацаанд тайлбар хийж Ким Сүүхёний нэр хүндийг хамгаалахгүй болохгүй байсан. Гэрээтэй ингээд хийсэн энэ кинонуудын хувьд ямар асуудал үүсдэг вэ гэхээр яг кино гарч авах үед тухайн киноны хамгийн гол хоёр дүртэй холбоотой скандал гарч ирэх юм бол тэрийг маш хурдан хугацаанд зогсоохгүй бол рейтинг нь унцдаг. Ингээд тухайн үед рейтинг нь унсан кино бол хэзээ ч дахиж сэрэгдгүй учраас маш их хэмжээний хохирол амсдаг. Нэмээд дээрээс нь гэрээний хувьд нөхөн төлбөрийн асуудал яригддаг. Яг энэ кинонд болох явцдаа нэр хүндийн хувьд ингээд уналтанд ороод кинон тухайн жүжигчнээс болж уналтанд орох юм бол маш их хэмжээний нөхөн төлбөрийн асуудалд ордог. Энэ 700 сая ч гэсэн тэрнтэй холбоотой юм билээ. Би тэрийг одоо өргөжлүүлж ярина. За ингээд Ким Сүүхёний талаас тухайн үед 3 сарын 24-нд Ким Сэрүүний тус одоо хацраа нийлсэн зургийг хийхэд ямар тайлбарыг өгдөг вэ гэхээр энэ бол саашил мүү гэн. Энэ хоёр бол ерөөсөө үерхээгүй. Тэгээ энэ зурагтай холбоотой та нар үргэлжсэн гэж битээ бодоо тайлбар өгсөн. Тэгэхээс энэ зургийг бол яг бас фотошоп юм а ч юм уу. Ийм тайлбар бас өгөөгүй. Ер нь л энэ хоёр үргэлжсэн гэдэг утгатай ерөөсөө бишээ гэдэг тайлбарыг тухайн үед өгчээсэн байхгүй. За ингээд дараа нь яг 15 оны хэдэн сараас эхлээд үргэлжсэн бэ гэдэг он бас тодорхой болж эхэлсэн. За тэр оны хувьд гэх юм бол 2015 оны 11 сарын 19-ноос буюу одоо 7 сарын 31-нд төрсэн охин маань энэ үед хэдтэй ах нь 3 сар за одоо нэг 20 хоногтой байх нь штэ. Тэгэхээр 15-наас 3 сар 20 хоногтой үеэс нэхэж үргэлжсэн гэсэн. 2015 оны 11 сарын 19-ноос 21 оны 7 сарын 7 хүртэл үргэлжсэн байгаа юм. За тэгэхээр тухайн охиныг ерөнхийдөө 20-наас 12 сар за одоо хэд хоног нэг 20 хоногтой бас байхад нь салсан байх нь шүү дээ. Тэгэхээр 15-наас 3 сартаагаас нь эхлээд 20-наас 12 сар хүртэл нь үргэлжсэн байх нь. Үнэн тохиолдолд. За тэгээ энэ мэдээллийг бас л одоо нөгөө Карусеру Ёнгусуугийн мэдээллээс бид нар олж авч байгаа байхгүй солонгосчууд бид нар болон монголчууд бид нар. Дараа нь маш олон сонирхолтой мэдээлэлүүд гарч ирнэ. Ямар мэдээлэл вэ гэхээр үерхэл нь үнэн байсан гэдгийг одоо батлах хэрэгтэй болж байгаа байхгүй нийгэм. Яагаад тэгэхээр 15-аас 21 онд үерхсэн гэж зүгээр яриад иж болохгүй. Энэ үерхэл хаанаас гараад ирсэн бэ гэхээр Ким Сэрүүн өөрөө хамаатныхаа эгчэд явуулж исэн мэдээлэлээс гарч ирсэн. За тэр нь ямар мэдээлэл байсан бэ гэхээр Хойд нөгөө 3 сарын 24-нд өөрөө 6 эснээс болоод сэтгүүлчид бас түүний хамаатнууд болон өөртөө маш ихээр холбогдох гэж оролцсон. Ер нь ингээд Солонгост маш олон юм скандалын асуудал гарах юм бол өөртөө холбогдохоос илүүтэй ойр төрлийн хамаатнууд болон найз нөхдөдтэй сэтгүүлчид холбогдох байхгүй юу? Ингээд хамаатных нь эгчтэй сэтгүүлчид холбогдоод байсан учраас ерөнхийдөө Ким Сэрүүний хувьд тус хамаатныхаа эгчид өөрийнхөө бичсэн нэг юм мэдээллийг явуулсан байдаг. Гэхдээ ямар мэдээлэл вэ гэхээр олон нийтэд ингээ ерөнхийдөө ингээд тайлбарлсан өнгө аястай. Сайн байна уу? Би Ким Сэрүүн байна. Энэ гаргасан одоо та нарыг ингээд зочилд оруулсандаа маш их уучлахгүй морин. Гэхдээ энэ мэдээлэл нь бол худлаа байгаагүй гэдэг агуулгатай гэсэн. Тэгэхээр нөгөө талаас болохоор үерхэл нь худлаа байсан гэд хэлээд байгаа штэ. Ким Сүүхён ерөөсөө Ким Сэрүүндээ үерхээгүй гэсэн бол Ким Сэрүүний зүгээс энэ үерхээгүй гэж худлаа гэж хэлээд байгаа нь өөрөө худлаа юм а гэдгийг би өөрөө та бүхэнд нийтэлж байна. Та бүхэнд одоо факта одоо юу гэх илэрхийлж байна, гаргаж ирж байна гэдэг утгатай байхгүй. Instagram-ийн story дээр гарсан зургийг харах юм бол 2016 он орчмын үерхэж одоо орчмын зураг бөгөөд үерхэл нь 2015 оны 11 сарын 19-ноос 21 оны 7 сарын 7 хүртэл үргэлжилсэн юм а гэдэг тайлбараа хамаатныхаа эгчид
KakaoTalk-оор мессежээр ингээд явуулж исэн учраас энэ KakaoTalk мессежний скриншотыг одоо Karusero Yongusu гэдэг тэр YouTube хуудас нийтэлсэн байна шүү дээ. За ингээд энэ мэдээлэл дээрээ би бол ингээд 16 настай миний одоо нөгөө хүн маань 30 настай байсан. Тэгээд 6 жилийн үерхэл болоо салсан. За тэгэхээр ерөн 30 нас ч байх 15 нас нөгөөд нь 27 настай байсан гэдэг түрүүн бүгд хамтдаа ярьсан. За ингээд ерөнхийдөө нэг энэ мэдээллийг бол оруулсан. Тэгээ маш олон юм удаан үргэлжилж байгаа юм чат байгаа. Тэгээд энэ чатны хувьд гэх юм бол нэг орчуулад авах шаардлага бол биднэрт байхгүй. Гэхдээ нэг юм агуулга нь болохоор хэрэгтэй заяа. Тэр нь юу байсан бэ гэхээр мэдээж энэ хүнтэй чинь гэрээ байгуулъя гэсэн маш олон компани байсан биш таараа штэ. Яагаад тэгэхээр дөнгөж яг эд 15 настайда маш олон киноны чадвараар тоглолцсон жүжигчнийхээ авьяасыг бол бүр үнэхээр харуулсан байсан. Тийм учраас маш олон энэ компани дондроос найз залхуу компанид гэрээ байгуулж байгаа байхгүй. Ингээд гэрээ байгуулсан. За ингээд гэрээ байгуулад ерөнхийдөө бүхэл ажилд нь оролцдог байсан. Гэхдээ энд нэг асуудал гарч ирнэ. Тэр нь юу вэ гэхээр цондахан чигэбэ паджи анасны талтмнida. Тэгэхээр цондахан чигэб гэдэг нь юу хэлж ийм нэхэр тохирсон цалин үлсэн авдаггүй байсан гэдгийг би бас ингээд дэлгэж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр цалин үлсний хувьд гэвэл энэ Ким Сэро маань өөрийнхөө хийсэн ажилдаа дүүцгээд цалин үлс авдаггүй байсан гэдгийг бас тухайн үедээ мэдээлэхийг хүсэж байна. Эндээс ямар асуудал гарах вэ гэхээр одоо нөгөө 700 саяын асуудал руугаа буцаад дахиад очих гэсэн. Үнэхээр 700 саяын үр төлбөрийг нь төлсөн байлаа гэхэд ер нь бол би бас энэ компаниас авлагатай шүү гэдэг асуудал ярьж штэ. Компани ч өөрөө жүжигчнийхээ орчуулсан хөрөлийг төлж чаддаг юм байна, хариуцлагатай юм байна гэдэг энэ ингээд маш олон нийгмийн асуудалтай холбоотойгоор өөрийг нь ерөнхийдөө төлчихж штэ. Гэтэл Ким Сэроны хувьд гэвэл энд гарсан одоо яг энэ зөвхөн 3 өгүүлбэр цондаан чигэбэ паджи анаас юм. Тэгэхээр тохирсон цалин үлсээ бол би авч болж чадаагүй. Тэгэхээр 700 саяын үр төлбөрийг нь хэдий төлсөн ч гэсэн би бол тохирсон үлсээ авдаггүй байсан шүү гэдэг асуудал гарна. Нэгэнд бусдын үрийг төлсөн тохиолдолд тэр өөрөө 600 одоо хэдэн сая ч үдгийн 700 сая орчим энэ воныг нэхэж орж ирж байна. Гэтэ нэхэж орж ирсэн ч гэсэн Ким Сэроны хувьд бол эргээгээд хууль зүйн маргаан үнслэе гэхэд тохирсон цалин үлсээ авдаггүй байсан тохиолдолд энийгээ одоо дүүцүүлэн хооронд нь цалин үлс нь энэ хэмжээний цалин үлс байх хэрэгтэй байсан. Тиймээс энэс ингэж асуултыг гэж хууль зүйн маргаан өрнөх уулын боломж бас биднэрт байжээ. Буюу Ким Сэронд байжээ. За тэгээ тийм байна. За үүний дараа үргэлжилсэн ямар асуудал гарч ийн гэхээр одоо нэг асуудал гарна. Тэр нь юу вэ гэхээр яг YouTube-ийн болон одоо ингээ олон нийтийн ингээд одоо эсэргүүцлэг аваад байгаа хамгийн гол шалтгаан бол өнөөдрийн бидний ярих гэмт хэрэг буюу 16 насны түрэг үнтэй бэлгийн харьцаанд орох гэдэг гэмт хэргийн асуудал хүндэтгэж байгаа. Гэхдээ хин ч энэ үгийг шууд дурдж чадахгүй шүү дээ. Яагаад тэгэхээр үнэхээр насны түрээгүй байхад нь бэлгийн харьцаанд орсон гэдгийг харсан хүн байгаа юу? Тухайн үед үргэлжил хийсэн юм чинь энэ хоёр бол бэлгийн харьцаанд орсон байгаа гэдгийг бас яг хар ухаанаар таамаглах боломжгүй. Гэхдээ бодит байдал дээр дийлэх олонхын зүгээс 15 нас 3 сартаагаас нь 3 сар биш. Тийш үү 3 сар. 15 нас 3 сар 20 хоногтойгоос нэхэж үргэлжсэн гэхээр 16 нас хүртэл энэ хоёрт чинь 8 сар нэг хэд хоногийн хугацаа үлдээд нь штэ. Тэгэхээр 8 сарын үерхэлд тэр хоёр үнэхээр дотны харилцаанд орсон байх боломжтой юм шүү. Би бол одоо яг тэгж ингэж бүр ингэ хугацаагаар нь бодоод нь штэ. 8 сарын үерхэлд ерөнхийдөө дотны харилцаанд орох боломжтой юу. Гэхдээ энэ дээр шууд одоо Ким Сухёныг энэ гэмтрийг үйлдэлцэн гэдэг нотлог баримт бидэрт байхгүй учраас энэ талаар бас дурдж болохгүй. Солонгос ч нөгөө хуулийн хувьд Монголтай харьцуулбал нэлээд төвөгтэй асуудал гарч ирдэг. Ялангуяа нэр хүндэд халдах гэдэг гэмт хэрэгтэй холбоотой асуудал маш цуцтмал байдаг байхгүй. Солонгос Монголын хооронд нь харьцуулан судлал. Би яг энэ бичлэг дээр бас та нарт бүр заавал энэ талаар ярьж өгье. Яг маш урт бичлэг болох гэдэг. Гэтэ тэгээд үзэхгүй нь үзэх нь үзээрэй. Энэ цаашаа үргэлжлээл ахна шүү. За ингээд түүний хувьд гэх юм бол одоо яг энэ үргэлжлсэн гэдгийг ингээ нотлох асуудлууд яригдан дээрээс нь яг энэ саяны асуудлыг ингээ яриа хүндчихлээ шүү дээ. Би ингээ яг битсэн дараалалаараа гэс яриад дуусгачих заяа. За тэрний юу гэхээр 2016 оны 6 сарын 9-нд Ким Сухёны Ким Сэронд бичсэн захиа задарсан. За тэр захиаг болохоор цэрэгт байхдаа бичсэн захиа гэж ерөнхийдөө олон нийт таамаглаж байгаа. За яагаад вэ гэхээр цэрэгт байсан хугацаанд Ким Сухёны цэргийн алба хаасан хугацаанд солонгосч нөгөө цэргийн албыг заавал авах хэрэгтэй. Яагаад тэгэхээр хоёр солонгосын хувьд гэх юм бол ерөнхийдөө гал хаах хэлцээртэй байгаа болохоос биш дайны байдал юу үргэлжилж байгаа л гэж үздэг учраас цэргийн албаг бол заавал авах хэрэгтэй. Монголтай адилхан тийм их тайван орон биш байх нэ. За ингээд цэргийн албаг 2017 оны 10 сарын 23-наас 2019 оны 7 сарын 1-ний хооронд цэргийн албаа хаасан байхгүй. Тэгэхээр 2018 оны 6 сарын 9-ний
энэ захиа бол цэрэгт байхдаа бичсэн захиа байна гэж үзсэн. За ингээ гараар бичсэн захианых нь хувьд харах юм бол за тус захиан дээр дараа нь бас 2019 оны 11 сарын 1-ний өдрийн дахиад захиа байгаа. Цэргийн албан хаасны дараа бичсэн захиа бас байгаа. За ингээд эхний захианы хувьд гэх юм бол 2018 оны 6 сарын 9-ний захиа нь Сэрүү нэрүү. Одоо энд нэг юм асуудал гарна. Ерөн солонгосчууд бас нөгөө нэгэндээ юм хоч өгдөг. Тэгээд ингээ нэрээр нь Ким Сэрүүний нэрийг чинь Ким Сэрүүн гэж байгаа шүү дээ. Тэгээд Ким Сэрүүнд Ким Сүхён нь Сэрүү нэрүү гэдэг юм хоч өгсөн гэсэн. Тэгэхээр ингээд яг Ким Сэрүүнд гэж бичихгүйгээр Сэрүү нэрүү. Гэтэ Сэрүү нэрүү гэдэг нь болохоор Ким Сэрүүнийг хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ Ким Сүхён ч гэсэн өөрөө ер нь үргэлж байгаа хүмүүстэй ийм хоч өгдөг төрлийн хүн гинэ. Өөртөө ч ийм нэр өгдөг, үргэлж байгаа хүндээ ч гэсэн ийм хоч өгдөг төрлийн хүн юм бэ лээ. Энэ захиаг ингээд би бүр яг ингээд үгээр нь ингээд оруулчихэд энэ захианы агуулгыг бол ерөнхийдөө нэг ингээ унших шаардлага биднэрт бол байхгүй заяа. 18 оны 6 сарын 9-нд ямар ч захиа Ким Сэрүүнд явуулсан гэдгийг л мэдхэд хангалттай. 19 оны 11 сарын 1-ний захиа. За энэ захиан дээр мөн л Сэрүү нэрүү яа гэж захианы хэлж байгаа байхгүй. Тэгээд одоо ийм ингээд захиа явуулсан байдаг. Тэгээд YouTube Ким Паро гэдэг нь болохоор Ким Сүхёныг өөрийгөө одоо товчилж байгаа тэр хочин. Харин Ким Сэрүүнийг Сэрүү нэрүү гэж хэлдэг байсан гэж хэлж байгаа. Тэгээд энэ дээр бол ингээд за би бол ингээд Парист байна. Париэсо 술을 마셨어요. Би ер нь бол Парист байна. За тэгээ өнөөдөр болохоор ингээд зүгээр ингээд би барсан дэлгүүр ороод ийм жижигхан одоо ийм нэг хууц гэдэг штеп. Одоо юу гэдэг вэ? Автокрит гэдэг л. Ийм автокрит аваад тэгээ дээр нь ингээд захиа бичиж байна. Тэгээ Сарахэ Сэрүүнэрөө гэж бичсэн байхгүй. Тэр Сарахэ гэдэг чинь бол хайртай шүү гэсэн үг штеп. Тэгэхээр хайртай шүү Сэрүүнэрөө гэдэг ийм захиаг бол явуулж исэн. Тэгэхээр 18 оны захиа байна, 19 оны захиа байна. Тэгэхээр ер нь бол энэ хоёр үргэлжчихсэн юм байна гэж үзэж байгаа. Тэгээ энэ захиан хаанаас хэн гаргаад ирвэ гэдэг нь бас энэ тий. Магадгүй Ким Сэрүүн гэртээ хадгалдаг байжгаад түүнийг нар гэрээсэн. Кару Сэрүү янгуйсууд өгч үү гэж бодож байна. Тэгээ хүнээ алдсан хүмүүс чи ер нь бол нэр хүндийн сэргээхийн тулд бүхэл зүйлийг хийн штэ. За тэгээ одоо буцаад гинт хэрэглэг орцгоо. Тэр гинт хэрэггийн хувьд гэх юм бол яг энэ тухайн үед ингээ насны хувьд гэвэл нэг 15 хэдэн сартай байгаад штэ. Тэгэхээр магадгүй үнэхээр энэ хоёр үргэлжлэх хугацаанд бэлгийн харьцаанд орсон байх тохиолдолд энэ бол өөрөө гэмт хэрэг болно. За ямар гэмт хэрэг болох вэ гэхээр Монголд болохоор одоо эрүүгийн хуулиар хариуцлага оногдуулдаг харилцаа бас байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-ийн 5 дээр байгаа гэж би 12-ийн 5 дээр байгаа заяа. За тэгээ 12-ийн 5 дээрийг одоо юу гэж бичсэн байдаг гэдгийг би танарт бүр яг уншаад өгье. Монголд шүү. Энэ болохоор Монгол дараа нь би Солонгосыг бас ярьж өгөн за. Тэгэхээр Монголд эрүүгийн хуулийн 12-ийн 5 дээр 16 насны хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэдэг гэмт хэргийг хуульчилсан. Энэ нь 18 наснд хүрсэн хүн хохирогчийг 14 наснд хүрсэн 16 наснд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан эсвэл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол эрүүгийн харьцлага болно. Тэгэхээр 14-өөс 16 настай хүнтэй 18 наснд хүрсэн хүн бэлгийн харьцаанд орсон тохиолдолд эрүүгийн харьцлага хүлээдэг буюу гэмт хэрэгтэн болно гэсэн. За энэ насны хувьд гэвэл Солонгост ямар байдаг вэ гэхээр Солонгосын хувьд болохоор би одоо хуулийн нэг гарах гэдэг байгаа байхгүй. Солонгост болохоор эрүүгийн хуулийн 305 дээр байгаа. За эрүүгийн хуулийн 305 дээр юу гэж зохицуулсан байдаг вэ гэхээр 13 наснд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд оруулын хүчингийн гэмт хэрэг. Харин 13-аас 16 настай хүнтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд харьцаанд орсон 19 настай хүнд эрүүгийн харьцаанд зохицуулдаг. За юу. За тэгэхээр манай Монгол Улсын хууль гэх юм бол ингэж штэ. 16 наснд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох энэ гэмт хэргийг хангахын тулд 14 наснд хүрсэн 16 наснд хүрээгүй буюу 14-өөс 16 настай хүнтэй бэлгийн харьцаанд орсон хүн нь өөрөө 18 нас хүрсэн байх юм бол 18 хүрсэн хүнд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэн 14-өөс 16 настай хүнд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн үг. Тэгэхээр эн чинь одоо нөгөө аль ч хүүсэнд байж болно шүү дээ. Эмэгтэй нь 18-тай байж болно гэсэн үг. Эрэгтэй нь 14-өөс 16 настай. Энэ тохиолдолд гэмт хэрэг болдог. Солонгост болохоор 13-аас 16 нас гэж манай Монголын 14-өөс 16 гэдгийг 13-аас 16 гэж зохицуулдаг байна. Харин эсрэг нөгөө бэлгийн харьцаанд орсон хүн болохоор 19 нас. Тэгэхээр Монголоос ялгаатай байх нь шүү дээ. Монгол бол 14-өөс 16 настай хүмүүс болон 18-аас дээш настай хоёр хүн хоорондоо бэлгийн харьцаанд орсон тохиолдолд 18-аас дээш настай эрүүгийн хариуцлага хүлээдэг. Солонгост болохоор 13-аас 16 настай хүнтэй бэлгийн харьцаанд орсон 19 наснаас дээш настай хүн нь эрүүгийн хариуцлага хүлээдэг. За тэгвэл Монголд 14-өөс доош нь яах юм бэ гэдэг асуудал яригдана. Тэгэхээр 14 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд энэ бол өөрөө хүчингийн гэмт хэрэг. Тэгэхээр хүчингийн гэмт хэрэг хувьд гэх юм бол эрүүгийн хуулийн 12-ийн 1 байх хэвээр 12-ийн 1 дээр хүчинт гэмт хэрэг зохицуулсан
ямар зохицуулт байдаг гэдгийг бас уншиж өгнө. Энд аягүй сонирхолтой асуудал гарч ирдэг. Тэр нь юу вэ гэхээр 12-ийн 1 дээр хүчинтэй гэмт хэрэг болохын тулд бүрэлдэхүүн гэдэг зүйлийг хангах хэрэгтэй байхгүй. Ямар ситуац, ямар одоо тэр нөхцөл байсан бэ гэдгийг нь тодорхойлох нь өөрөө хүчинтэй гэмт хэргийн хамгийн гол шалгуур болдог. Тэгэхээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хохирогч өөрөө хүсээгүй байдаг бахна вэ? Хүч хэрэгэлдэг гэсэн үг байна шүү дээ. Тийм учраас энэ гэмт хэрэг хүчинтэй гэж хэлээд байгаа байхгүй. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр занал хийлж, эсвэл сэтгцийн өвчтөд согтуулсан, мансуурсан, сэтгцийн үйл ажиллагаанд түр сарнсан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсвэл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас иргэшээлтэй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон. Эсвэл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол хүчний гэмт хэрэг болно. Тэгэхээр яадаг бах нь? Ер нь бол эсрэг талд байгаа тэр хохирогчид альва хэлбэрээр хүч хэрэглэх үйлдэлийг шаарддаг байна шүү дээ. Гэтэл вэ шүү дээ 14 наснд хүрээгүй хүнд буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдчих юм бол Монгол улсад бага насны хүүхэд гэдэг энэ нас нь өөрөө 14 нас хүртэлийг хэлдэг байхгүй. Энэ 14 нас гэдгийг хаанаас гаргаж авдаг вэ гэхээр эрэг үеийн тусгай ангийн 11 дээр хүнийг алах гэдэг гэмт хэрэг байгаа. Энэ хүнийг алах гэдэг гэмт хэргийн доор бага насны хүүхэд гэдэг тайлбарыг хуульд өөрт нь хийгээд өгсөн байдаг. Тэгэхээр хуульд нэгэнд тайлбарсан тэр тайлбарыг бол бид нэр даах ёстой шүү дээ. Тэгэхээр бага насны хүүхэд гэдэг тайлбарыг 11-ийн хүнийг алах гэмт хэрэг дээр тайлбарлахдаа 14 наснд хүрээгүй хүнийг хүүхэд бага насны хүүхэд гэж хэлнэ гэдэг тайлбартай учраас 12-ийн 1 дээр бага насны хүүхдийн эсрэг хүчинтэй гэмт хэрэг үйлдэх тохиолдолд 11-ийн бага насны хүүхэд гэдэг нэр томьёоны дагуу 14 наснд хүрээгүй хүний эсрэг байсан тохиолдолд хүчинтэй гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шууд хангана гэж тайлбарладаг байна. Хуулийг ингэж хуульчнаар тайлбарладаг байна шүү дээ. 12-ийн 1 буюу хүчинтэй гэмт хэрэг дээр нь өөр дээр нь бас тайлбар хийсэн байдаг. Энэ ямар тайлбар байдаг вэ гэхээр хүчинтэй гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халтчгүй байдлын зөрчигдсөн альч хүүсийн хүн байж болно. Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэн тооцоход энэ зүйлийн нэгдэх хэсэг заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй гэж тайлбарладаг гэсэн. Нэгдэх хэсэг заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй гэдэг нь өөрөө юу гэсэн үг вэ гэдэгт бас ордог байхгүй. Яагаад тэгэхээр магадгүй анх удаа сонсож байгаа хүн нэгдэх хэрэг заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй гэдэг нь өөр ямар аргаар үйлдсэн байхыг бас оруулж болох уу гэдэг асуулт байж болохгүй гэдэг асуултанд очих байх гэж би бодоод байгаа байхгүй. Мэдгүй ингээ маш олон талаас нь боддог логос гэдэг юм байж болно шүү дээ. Нэгдэх хэсэг заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй гэдэг нь бусад бүх үйлдэлийг хамааруулах юм уу? Аль эсвэл бас өөр нэгдэх хэсэг заагүй өөр ямар нэгэн аргыг бас оруулах юм уу? Тэрийг нь би хаанаас үзэх вэ гэж ингээ хууль мэдгүй хүн бол тэгж ойлгох боломжтой. Үүнийг юу гэж тайлбарладаг вэ гэхээр ер нь бол нэгдэх хэсэг заасан аргаар үйлдэхгүй гэдэг нь бага насны хүүхдийн эсрэг тэр бага насны хүүхэд зөвшөөрсөн байна уу, илдэг харьцаж бэлгийн харьцаанд орсон байна уу, тэр ямар ч хамаагүй. Бүх нөхцөлд 14 наснд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох юм бол хүчинтэй гэмт хэргийн бүрэлдэхүүн шууд хангагдана гэсэн үг. 13 нас 12 сар одоо 30 хоногтой байна гэсэн үг тийм 30 хоног 23 цаг 59 минут 59 секунд хэлхийг хэлээд нь штэ. За нэг юм байдаг байна. Тэгэхээр Монголд болохоор 14-өөс 16 настай хүнтэй бэлгийн харьцаанд орсон 18 настай хүн эрэг үеийн 12-ийн 5 буюу 16 насны хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэдэг гэмт хэргээр эрэг харьцдаг хүлээн 14-өөс доош насны хүнтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд хүчинтэй гэмт хэргээр эрэг харьцдаг хүлээн гэсэн үг. Тэгэхээр эрэг харьцлагын ийм ялгаатай ойлголтыг та нарт хэлж өглөө шүү. За одоо энэ дээр бас нэг асуулт тавигдсан шүү дээ. Энэ баахан нэг насны асуудлууд байгааз юу вэ гэхээр Солонгост 13-аас 16 настай хүнтэй бэлгийн харьцаанд орсон 19 наснаас дээш настай хүн эрүүг харьцлага хүлээнэ гэдэг байгаа. Одоо энэ дээр анхаарах хэрэгтэй. Магадгүй Ким Сэрүүн 15 нас 4 сартай да. Ким Сүхбэний хувьд гэх юм бол 17 настай байсан бол энэ хоёрыг хэн ч эрүүг харьцлага хүлээхгүй байхгүй юу? Яагаад тэгэхээр 13 наснаас доош тохиолдолд ямар ч эргэлзэгүйгээр хэдэн ч настай хүн шууд эрүүг харьцлага хүлээх гэдэг нь шүү дээ. Гэтэл 13-аас 16 настай хүнтэй бэлгийн харьцаанд орсон 19 наснаас доош хүн эрүүг харьцлага хүлээх байх байсан. Гэтэл Ким Сүхбэний хувьд гэх юм бол аль хэдийн 27 настай үерхлэн эхэлсэн хэрэг дандаа нас нь дээш нь 19-с доош боломжгүй учраас хуулийн маргаан үүсгээд байгаа юм. Тэгээ бас нэг зүйлийг нэр та нарт ярьж өгөх. Тэр аягүй сонирхолтой асуудал л да. Юу вэ гэхээр яагаад тэгвэл 13, 16 гэдэг энэ насыг яриад байгаа гэж та нар бодож магадгүй. Монгол жишээлбэл 14-өөс 16 наснд одоо насны хүнтэй бэлгийн харьцаанд орсон 18-аас дээш настай хүнд эрүүг харьцлага хүлээлгээд нь штэ. Тийм бац.
За тэгэхээр 18-аас тэгвэл доошо буюу 16-аас 18 хүртэлх энэ насны зааг яах вэ гэдэг асуудал тавигдана шүү дээ. Яагаад энэ дунд нь ийм нөгөө зай гаргаад байгаа вэ гэхээр та нар сонсч байсан урд нь Ромео Жулиетийн хууль гэж Америкт байдаг аахгүй. За тэгээд энэ бол бүр яг бодиттой байдаг гэсэн. Ер нь дийлэх мужид нь байдаг. За яагаад Ромео Жулиетийн хууль гэж энэ байдаг вэ гэхээр та нар Уильям Шекспирийн Ромео Жулиетийг үзчихсэн бол ер нь үзээгүй хүн гэж бараг байхгүй байх. Жулиет 13 настай байхгүй юу? Ромеогийн хувьд гэх юм бол нас нь тодорхойгүй. Гэхдээ ямар таамаг дэвшүүлдэг вэ гэхээр 16-аас 18 настай байсан гэдэг таамаг дэвшүүлдэг. Ингээд энэ хоёрын насны зүрэг харахаар 3-аас 5 насны зүрэгтэй байгааз Ромео Жулиетийн хайр чи одоо бүр нэг нэгнийхээ төлөө хор ууж өгдөг хамгийн одоо ингээд хайрын бүр гол зүн болсон ийм дэлхийн нийтийн одоо ийм зохиол шүү дээ. Энэ 13-аас дээш нас, 14-өөс дээш насны хувьд хүний нөгөө шилжилтийн үе нь явагдчихдаг учраас хайр дурлалын анхан шатны энэ мэдрэмжүүд нь эхэлж идэг. Тэгэхээр эцэг эхийн хайр гэдэг өөр яг хосын хайр гэдэг бас тусдаа өөр гэдэг байна шүү дээ. Үнэхээр одоо яг энэ хүмүүсийн хоорондын энэ хайрын асуудал дээр бас бид одоо хууль өрөөнд хуцтай хандах хэрэгтэй байдаг байна шүү дээ. Хоёр хос нэгний олцоод насан туршдаа бид хамт амьдрнаа. Одоо яг л олчлоо гэд хамт амьдрах гад хахад хуулиар нэгэнд нь эрүүгийн хариуцлага үлээгээд гинт хэрэгтэн болгоод явуулж хаар чинь асуудал үүсээд байна да. Бодит амьдралыг ингээ авч үзэхээр энэ ер нь хууль гэдэг чинь өөр амьдралаас л үүдэлтэйг харж байгаа шүү дээ. Амьдрал өөрөө шаардж байгаа учраас хуулийг харж байгаа. Тэгэхээр яг энэ Ромео Жулиетийн хуулийн хувьд гэх юм бол Америкт юу гэж авч үздэг вэ гэхээр 4 наснаас доош зүрэг шаарддаг. 4 наснаас доош зүрэгтэй байсан тохиолдолд үнэхээр тухайн үед хэн аль нь нэг нэгэндээ хүч хэрэглээгүй. Тэгээд аль нь хүсэж үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх боломжтой буюу чөлөөлөх боломжтой байдаг. Тэгэхээр магадгүй одоо яг энэ Ким Сэрүүний үед гэх юм бол 15 нас 4 сартай байлаа гэж бодоход одоо Ким Сүхээний үед 17 настай байсан бол энэ хоёрын дундын энэ насны зөрүү байгааз энэ дундын насны зөрүү чинь 2 жилийн л зөрүү гараад нь штэ. Тэр энэ 2 жилийн зөрүүн дээр Солонгос муу адил бас анхаарч үзсэн гэсэн үг байхгүй юу? Монголд ч гэсэн бас анхаарч үздэг байна штэ. 14-өөс 16 настай хүнтэй бэлгийн харьцаанд орсон 18 наснаас дээш хүн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг нь өөрөө 16-аас 18 насны хооронд байгаа 16-аас 18 настай хүн 14-өөс 16 настай хүнтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх боломж байгаа. Гэхдээ энэ нь бүгд хүлээхгүй гэсэн утгатай ерөөсөө биш. Яг өөрөө хүсэж үйлдсэн үү гэдэг нь ингээ хамаатай байхгүй. Би ингээ наснаасаа болоод яагаад орж чадахгүй гэж гомдолтой санагдах вэ? Ингиж гомдолтой санагдах юм ерөөсөө байхгүй. Энэ бол түр өөрөө хуулаараа хүний хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр чиний нөхөн үржихийн эрүүл мэндийг халдшгүй байх, бие чинь халдшгүй байх эрхийг хамгаалж байгаа байхгүй. Чиний бие насанд хүртлээр халдшгүй байхад түр өөрөө хамгаалах ёстой. Бүр үүрэг хүлээсэн. Энд чинь бүр нийгмийн гэрээний онлоос үүдэлтэй заа юу. Бидний энэ амьдрижсэн цаг хугацаанаас бүр өмнөх асуудал дээр аль хэдийн ингээд бүр онлон тавигдсан, суурин тавигдсан асуудал. 14 нас хүрээд одоо би зөвхөн Монголыг яриа л та. 14 нас хүрээд тухайн хүний бэлгийн божилт нь явагдаж эхлэх үедээ энэ бэлгийн харьцааны шинжтэй үйлдэлийн талаар ерөнхийдөө ойлголтод тэлээд за дээрэс нь ингээ асуудлууд гарч ирдэг учраас хууль юм нарийн ингээд зохицуулж өгчээ. Гэхдээ насанд хүрэх гэдэг үг яагаад байдаг вэ гэдгийг бодсон. 18 наснд хүрснээр Монгол улсад насанд хүрсэн гэж үздэг. Солонгос 19 наснд хүрснээр насанд хүрсэн гэж үздэг. Арх ух харин насны хувьд 20 наснд хүрсэн байх ёстой. Дийлэх дунджаар чиний бие аль хэдийн боловсроод оюун ухаан чинь хөгжөөд өөрийнхөө биеийг өөрөө мэдээд бусдаас хамгаалах ёстой гэдэг тэр байгалийн инстинкт чинь мэдлэг боловсралтай нийлээд суудсан байх боломжит хугацааг 18 нас гэж үздэг гэсэн. Тийм учраас 18 наснд хүрсний дараа чи хинтэйгээ хүсэл зоригийнхоо дагуу одоо гэр бүл болно. Тэр бол чиний ингээд дур зоргийн асуудал. Тэрнээс бол нэгдүгээр төр чамайг хамгаалах хэрэгтэй. Хоёрдугаарт эцэг эх чинь үүрэг хүлээдэг. Эцэг эх чинь чамайг эрүүлийн өсгөж бойжуулах үүрэг хүлээдэг. Гуравдах нь хамгийн чухал асуудал буюу чиний эрүүл мэнд. Тэгэхээр энийг 18 насны түрээгүй хүн үзэж байгаа тохиолдолд чиний эрүүл мэнд шүү. Нөхөн үржихийн яг энэ одоо ингээ хөгжлийнхөө хурдтай явж байгаа насан дээр бэлгийн харьцаанд орсон тохиолдолд маш олон сөрөг үр дагавартай өсөлт зогсох боломжтой, дааврын өөрчлөлт орж ирэх боломжтой. Эд эргэтэн чинь нэг бол дутуу, нэг бол хит ихээр ургана гэх мэтчлийн юм асуудлууд яригддаг. За нэмээд дээрээс нь
чиний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг чи өөрөө мэдэхгүй байхгүй юу? 18 нас хүрч ижил мэддэг зүйл гэж хүнд байдаг бахна шүү дээ. Биологийнхоо дагуу, сэтгэхүйн дагуу. Тэгэхээр чи 18 наснд хүрээгүй чи гэж яриад аваад уучлаарай. 18 настай хүн надаас угаасаа дүү байхгүй юу? Тэгэхээр 18 наснд хүрээгүй хүн бэлгийн харьцаанд орсон тохиолдолд чиний сэтгэхүйд хүртэл хэрхэн нөлөөлөхийг чи ч мэдэхгүй, одоо би ч мэдэхгүй. Тэрийг мэргэжлийн эмчил мэднэ. Тэгэхээр 18 наснд хүртлээр ер нь бол бэлгийн харьцаанд орохгүй байх ёстой гэж би хэлмээр байна. За тийм ээ. Тэгэхээр 18 нас хүртлээр бэлгийн харьцаанд битээ ороорой. За тэгээд дараа нь гэх юм бол ямар асуудал байгаа вэ гэхээр одоо яг Ким Сухёны хувьд нэг иймэрхүү асуудлууд яригадаад хэлэхээр нөгөө солонгосын юм топ зэрэглэлийн жүжигчдийн хувьд маш бүр ингээ эмзэг асуудал хөндөгдөж штэ. Шууд эдийн засгтай холбоотой тийм үү? Одоо явж байгаа контентууд маш олон төслүүд байгаа. Тэр дундаа 2 том төсөл байгаа. Тэгээ тэрнээс нэг том төслийг та нарт хэлнэ. За дээрэс нь Гүди гэдэг энэ контентэд Ким Сухён орсон байна. Ким Сухён орохоос гадна 2025 оны 2 сарын 26-ны өдөр G-Dragon болон за бусад одоо 5-6 жүжигчид хамтдаа авахулсан энэ зургийг G-Dragon 2 сарын 26-ны өдөр Instagram-ха стори дээр оруулсан байхгүй. Тэгээ энэ дээр бас хүмүүс маш ихээр бухимдж байгаа. Яагаад вэ гэхээр 2 сарын 16-ны өдөр буюу түүний төрсөн өдрөөр Ким Сэрүү нас барсан. За түүний Ким Сэрүүний ажил явдал дээр ерөөсөө Ким Сухён очоогүй. За тэрнээс хойш 10 хоногийн дараа гэхэд G-Dragon-тай ингээд инээж ханаагаад зураг авахуулаад явж ийн. Ямар ч одоо имгэнэл алга. Өчигдөр буюу 3 сарын 12-ны өдөр та нар мэдгүй Чуу Сэхүү гэдэг жүжигчин байдаг. Би зургийг харуулъя. Чуу Сэхүү гэдэг энэ жүжигчин Instagram дээр болон бусад SNS-ээсээ Ким Сухёныг дака билсэн. Диснейгийн одоо яг Солонгостой хамтарсан энэ киноны хувьд гэх юм бол Knock Off гэдэг кино байгаа. Энэ кинон дээр Ким Сухён маань тоглож байгаа. Нэгдүгээр сизон болохоор аль хэдийн бүр бүхэлдээ бичигдээд дуусаад одоо 25 оны 4 сард нээлттэй хийн гэж уулын мэдээлэл нь явж байгаа. Хоёрдугаар сизонын хувьд гэх юм бол төгсгөлийн бараг 6 хавтанда хүрсэн ийм одоо бүтээл яваад байгаа. Тэгээ энэ дээр бол Ким Сухён маань хамгийн гол дүрийн бүтээдэг. Одоогоор яг яах нь бол тодорхойгүй. Ер нь бол бүгд маш анхааралтай ажиглаж байна. Ер нь бол Ким Сухёныг гэрээгээ цуцлах эхлэлүүд аль хэдийн 50 дахь шинжтэй байна. Энэ 7 оноос эхлээд гэрээнүүд цуцлагдахаар харагдаж байгаа. Нөгөө нэг 700 сая асуудал байгаа шүү дээ. 700 сая хувьд гэх юм бол арх хэрэгэлсэн үедээ осол гаргаад түүний улмаас учирсан хохирол гэсэн чинь биш байж таарсан. Тэр 700 сая нь юу байсан бэ гэхээр Netflix дээр Ким Сэрүүний тоглосон Саньян Кэдэр гэдэг кино байдаг байхгүй. Ослын асуудал гарсан учраас үүнтэй холбоотой зөвхөн энэ киноны Netflix-ийн гэрээний дагуу нэр хүнд нь унаад ингээд кинонд хохирол учруулсан гэдэг утгаараа Вия Ким байсан. Тэгэхээр ингээд гэрээний дагуу үүргээ цохих ёсоор биелүүлэлгүй торгуулийн төлбөр гэх юм уу? Гэрээний дагуу торгуул тооцсон. Энэ төлбөрийг нь Gold Medalist-аас төлсөн гэдэг одоо сүүлийн мэдээлэл гарч ирсэн. Тэгэхээр Gold Medalist бол өөрийнхөө одоо түрүүн би та нарт ярьсан шүү дээ. Акс хотуурхундаа хэрэгэлсэн үедээ төлж байгаа тохиолдлын сайн дураар төлсөн агуулга шинж гарч ирнэ. Гэрэн дээр үнэхээр тусаагүй тохиолдол. Яагаад тэгэхээр энгийн амьдрал дээр Ким Сэрүүн явж байгаа л хохирол учруулсан. Тэгэхээр тэр бол Gold Medalist-а ямар ч хамаагүй буюу entertainment компанид ямар ч гэрээтэй компанид ямар ч хамаагүй. Гэтэл яагаад энэ 700 сая төлсөн гэдэг нь зүгээр ингээд өөрийнхөө жүжигчэнд тус болох гээд бас төлсөн биш байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр энэ Netflix дээр гэрээтэй байсан энэ гэрээнийхээ дагуу тухайн үеийн кинонд тоглож байхад энэ осол гарсан учраас үүнтэй холбоотой гэрээний торгуул төлбөр байжээ. Тэгэхээр Gold Medalist бол ажилтныхаа учруулсан хохирлыг ажилтан төлөөгөө тохиолдолд өөрөө нэн тэргуунд хохирлыг нь барагдуулах үүргийг хуулиар хүлээн Монголын эрүүгийн хууль болон Солонгосын эрүүгийн хууль нэн адилхан. Тэгэхээр Монголд ч бас тэгдэг ажилтныхаа учруулсан хохирлыг компанид төлөөд дараа нь ажилтнаасаа иргэний журмаар гаргуулдаг. Яг энэ харилцаа болсон байна. Тэгэхээр нэг бас сайхан сэтгэлээр хохирлыг нь төлжөөгүй юм байна. Энэ хохирол бол тэр Саньян Кэдэр гэдэг тэр киноны дагуу торгуулийн төлбөр байжээ. Тэгэхээр энэ торгуулийн төлбөрийг нь төлсөн байх нь байна. Компани бол хийх ёстой ажлаа хийсэн байна. Ким Сэрүүний одоо ийм үү гэж нэг хүн гараад байгаа байхгүй. Ер нь бол энэ яг гэр бүлийн зүгээс мэдээлэл хийсэн гэж байгаа боловч түрүүн нөгөө гэр бүлийн чиний хэлэх үү гэдэг би өмнөх хэсгүүд дээр ярьсан шүү дээ. Гэтэл одоо яг энэ Ким Сэрүүний ийм үү гэдэг хүн гарч ирээд байгаа. Тэгэд яг энэ ийм үү гэхээр ч одоо ер нь бол нэг ийм хамаатны ихч байхгүй юу? Танил ихчин ч гэж ер нь болон заяа танил ихч гэсэн хүмүүс ийм үү гэдэг. За ингээ энэ хамаатны ихчин болохоор энэ карусер уу янгуусуудэр бас нэгэн тайлбарыг өгсөн. Тэр нь юу вэ гэхээр 중학생인데 дунд сургуулийн оюутан байхдаа үерхэж байсныг нь мэдээгүй. Зүгээр л би Ким Сухёнтой ийм
одуудын хоорондын харилцаа солилцох асуудал гэж бодож исэн. Гэтэл цэрэгт явхахаа өмнө үнэхээр их холбоот бариад байсан зураг хүртэл ингээд маш ихээр ирээд байсан нь маш хачин санагдсан. Тэгээ тэр үед л үнэхээр үерхтгийм байна гэдгийг нь мэдсэн. Тэгээ тэр үедээ бол мэдсэн даруйдаа маш их эсэргүүцсэн гэдэг тайлбарыг Кин Сэрүүний ийм үг гэсэн байна. Ийм үг гэхээр одоо хамаатны эгч гэж хэлж болно. Гэр бүл болох яриа хүртэл тухайн үедээ энэ хоёр хоорондоо ярилцах хэмжээний дотно үерхсэн байдаг байх нэ. Тийм. Тэгээд ер нь аль яг хэрэг дээр Ким Сөхёныг 100% буруутгах асуудал одоогоор бол гарч ирэхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр үнэхээр насан туршийн хүнтэй бэлгийн харьцаанд орсон асуудал буюу 16 насан туршийн үед нь бэлгийн харьцаанд орсон гэдэг нь нотлох баримтаар тогтохгүй тохиолдолд тэр хүнийг буруутгаж болохгүй. Шүүхээр эцэслэн тогтоох хүртэл хинч гин буруугүй. Би энэ кейсээрээ зөвхөн далимдуулан ийм гэмтэрэг байдаг шүү гэдэг ойлголтыг өгөхийн тулд хамаатуулан ер нь ярьж байна. Энэ тохиолдолд ийм зүйл болно гэж. Тэгэхээр Ким Сөхён бол ийм гэмтэр гэсэн гэж яриаггүй. Хоёрт гэх юм бол 700 саяыг үнэхээр компанийн зүгээс төлсөн тохиолдолд хайр дурлалын асуудалч бай, юу ч бай, зохих ёсоор хууль журмын дагуу компани ажил явуулдаг гэдгийг бас хүндлэх ёстой. Тийм учраас нэгэнт ажилтныхаа хурлыг төлсөн тохиолдолд эргээд нэхэмжлэх эрх нь байгаа учраас энэ бол хуулийн дагуу л явж байгаа харилцаа. Ёс суртахуун, ёс зүйн хувьд гэх юм бол харин юун дээр би жоохон хүн чанарын хувьд асуудал гаргажээ гэж би хувьдаа дүгнж байгаа вэ гэхээр 6 жил үргэлжсэн эмэгтэй нас барсны дараа эмгэнэл илэрхийлэлт нь бага явцсан учраас нийгэм ёс суртахуун, ёс зүйн хувьд сүргээр харж гинүү да гэж ажиглаж байна. Гэхдээ бас л энэ зөвтгөх үндэслэл байна. Юу вэ гэхээр Ким Сөхёны хувьд гэвэл маш олон бүтээлүүдэд орж байгаа. Тэгээ дээрэс нь жүжигчин олонний танил хүн гэдэг бол уруу дорой байгаа байдлаа ер нь харуулах нь өөрөө зохимжгүй гэж үздэг. Та нар ч гэсэн ер нь тэгж бодож байгаа зү. Ингээд ийм учраас энэ хүний хувьд завгүй тэр хуваарийн дагуу нэгэнт ингээ урдаас энэ одоо контентууд, кинонууд гэдэг чинь солонгосны ялангуяа бүр ингээд бизнес гэдэг утгаараа хэдэн сарын өмнө төлөвлөж цаг минуттайгаар зураг авалтаа хийдэг байхгүй юу? Бүр нэвтрүүлэг байсан ч тэгж хийдэг. Тэгэхээр энэ завгүй хуваарийн дагуу гэрээ хийцэн тохиолдолд гэрээгээ биелүүлэхгүй бол бас яадаг байх нь вэ? Гэрээний дагуу торгуул тооцдог байх нь шүү дээ. Урлагийн ёс зүй болж таарч байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ утгаараа уруу дорой байгаагаа нийгэмд харуулахгүй байх ёстой гэдэг утгаараа энэ хүн эмгэнэл илэрхийлж байгаа байдан гарч ирсэнгүү үүнтэй холбоотойгоор бас нийгэм нэлээд ширүүн хандаж байна. Яг уу миний хувьд ч гэсэн бас энийг зөвтгөх боломжтой. Яагаад тэгэхээр нийгэм өөрөө зөвхөн хууль гэхээс илүүтэй бас тэр ёс зүйн, ёс суртахууны тэр шийтгэл гэж байдаг. Хүнд тэр өөрөө байж гэмээр хүн өөрийнхөө нэрийг боддог, хүн өөрийнхөө нэрийг сайн авч явдаг. Эргээгээд нийгэм өөрөө сайхан болдог гэдэг ийм олон бүр цаанаа учиртай жанцантай заяа. Тийм учраас ёс суртахууны хувьд ч гэсэн магадгүй урд нь үерхдэг гэдгийг нийгэм мэдээгүй байсан шүү дээ. Тэр үерхдэг байна уу, үерхдэггүйгээс үл хамааран өөрийнх нь компанид ажилладаг байсан жүжигчний хуваар эмгэнэл илэрхийлэхгүй яавдаа. Тэр утгаараа бас хүн чанарын хувьд үнэхээр хүн чанаргүй үйлдэл гаргажээ гэж би хувьдаа бодож байна. Солонгост байгаагүй байсан юм уу? Эсвэл байсан байгаад ирээгүй юу гэж бүх зүйл хамаатай л да. Ёс зүйгүй хүн байж дээ гэдэг хардлагыг төрүүлж байна. Тэр утгаараа нийгэм бас тэрэн дээр дөрүүлж маш ихээр бухимдаж байгаа гэж би хувьдаа бодож байна. Бусад асуудлын хувьд гэх юм бол болдог зүйл болдгороо болсон байна. Нэмээд яг 3 дахь нэг асуудал юу вэ гэхээр хосын харилцаа гэдэг чинь өөрөө одоо маш эмзэг харилцаа байна л да. Зөвхөн эрэгтэй хүн тэр хосын харилцаан дээр эмэгтэйдээ бүх зүйлээ өгдөггүй. Дээрэс нь эмэгтэй хүн ч гэсэн бас бүх зүйлээ эрэгтэйдээ өгдөггүй. Айл нь харилцан нэгэндээ хайраа өгдөг харилцаа учраас Ким Сөхёны хувьд ч гэсэн би бол хангалттай харилцаа, би бол хангалттай тэр хүнийг ойлгож байсан гэдэг харилцаагаар эв найртаагаар тэр хоёр салсан байж болно шүү дээ. Тэгэхээр тэр хосын харилцааг бол ерөөсө бид нар бол мэдэхгүй заяа. Бид нар хизээж тэрийг мэдэхгүй. Хосын харилцааг хос хоёр л мэдж байгаа. Тэр утгаар нь би хосын харилцааг нь бол зөвтгөж болон буруутгахгүй байна. Гол асуудал гэвэл хуулийн дагуу 16 насны төрийн хүнтэй үерхсэн гэдэг нь өөрөө байж боломгүй зүйл. Ер нь одоогийн залуучууд ч гэсэн 16 насны төрийн хүнтэй үерхэж, дотонсож тэгэж нарийн нандаа харилцаанд орохоос ол сэргийлэх хэрэгтэй. Би энэ бүрэн гүйцэд боловсраагүй 18 насны төрөөгүй хүнийг бие дингэж халтна гэдэг бол энэ өөрөө тухайн хүнийг шийтгэж байгаа шийтгэл шүү. Зөвхөн тэр халтсан хүн гэмтэрэг үлдээ зогсохгүй хохирогч нь өөрөө маш ихээр шийтгэл амсаж байгаа шүү. Тэгэхээр хүнийг хайрлаарай, хүний биеийг үн цэнтэй гэдгийг нь ухамсарлаарай. 18 насны төрөөгүй хүнд битгий халтаарай.
Тэгээд нэг иймэрхүү асуудлууд яригдж байна. Цаашдаа ямар хөө мэдээлүүд гарч ирэх нь харъя. Тэгээд энэ хэргийг хов гэдэг талаас нь биш, харин ерөөдөө эрх зүйн талаас нь бас ухаж гаргаж ирж ярихыг хичээлээ. Банк контент хийж чадахгүй байна. Гэхдээ яг нэг ийм бүүн болсон асуудлууд гарч ирээд энэ дээр нь за яг энийг ашиглаад энэ хууль зүйн нэр томьёог ойлгуулчих гэдэг зүйл гарч ирэх юм бол би контентаа хийн. Тэгээд бүгдээрээ комент бичээрэй, лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд намайг дэмжээрэй. Юу ч хэлэх ёстой. Бүгд эрүүл байгаарай. Эрүүл байхад бүх юм окей болно. Эрүүл биед сарвал ухаан гэж хэлдэг штэ. Тэгэхээр эрүүл байж гэмт хэрэг хийхгүй, эрүүл байж хохирогч болохгүй шүү. Хохирогч болохгүй бай, гэмт хэрэгтэн болохгүй бай. За тэгээ баяртай. Дараагийн видеогоор уулзлаа. Баяртай.